Бид ухаалаг байх гэдгийг маш явцсан хүрээнд тодорхойлсон ертөнцид амьдарч байна. Бага наснаас минь ухаалаг хүн гэж мэдээллийг хурдан хүлээн авч тогтоох чадвартай нэгнийг хэлнэ гэж зааж ирсэн. Бид үүнийг стандарт шалгалт, дифференциал тэгштгэл бодох чадвар, эсвэл түүхэн он цагийг цээжлэх чадвар дээр үндэслэн хэмждэг. Бага IQ-тэй хүнийг бид уншиж чаддаггүй, эсвэл энгийн арифметик тоо бодож чаддаггүй нэгнээр төсөөлдөг. Гэвч амьдралыг анхааралтай ажиглуул энэ тодорхой дэндүүд дутмаг уусхыг анзаарна. Олон дээд боловсролтой, өндөр цалинтай ажилтай хэрнээ амьдралаа ямар ч ухаангүйгээр зарж буй хүмүүсийг бид мэднэ. Тэд гэр бүлээ сөөрүүлж, үр хүүхдээ өөрөөсөө хүнд ирүүлж, бодлогогүй шийдвэр гаргаж, үргэж уур бухимдалтай явдаг. Тиймээс бид бага IQ-гийн ойлголтыг дахин тодорхойлох хэрэгтэй. Амьдралын сургуульд бага IQ гэдэг нь номын мэдлэг дутмаг байхыг биш, харин бодит амьдралын ээдрийг зөв залуурдаж чаддаггүй байхыг хэлнэ. Энэ бол сэтгэл хөдлөл болон оршихуйн хувьд сохор байгаагийн хэлбэр юм. Бодит амьдрал дээрх практик тэнэгзийн хамгийн анхны бөгөөд хортой шинж нь тодорхойгүй байдлыг төвчж чаддаггүй харшил юм. Хүний танин мэдхийн чадамж бага байх тусам тэрээр туйлын тодорхой байдлыг хүсэмжирдэг. Энгийн сэтгэлгээтэй хүнд дэлхийн ертөнц аимшигтай, төвөгтэй газар шиг санагддаг. Энэхүү айдастай хөдлөгдөн тэд хоёр туйлт сэтгэлгээ рүү ухардаг. Бүх зүйл заавал хар эсвэл цагаан байх ёстой. Хүмүүс бол баатар эсвэл хорон санаатан. Аливаа санаа төгс эсвэл ёрын муугийн аль нэг нь байх ёстой. Амьдрал өөрөө өрнөдөг тиймэрхүү саарл бүсэд тэдэнд орон зай байдаггүй. Та үүнийг тэдний маргаж буй байдлаас харж болно. Тэд ойлгох гэж биш, харин ангилах гэж сонсдог. Тэд би мэдэхгүй гэж хэлэхээс үхтлээ айдаг. Жинхэнэ оюун ухаан гэдэг нь бие биедээ харьцах хоёр өөр санааг нэг доор оюун бодолтой тэнцвэртэйгээр хадгалах чадвар юм. Бага IQ-тэй ухаан нарийн ялгаар ээдрийг аюулгаж хардаг. Тэд үннийг энгийн уриал олзонгоор сольж сэтгэл зүйн амар амгалан эргэлхийлдэг. Хоёр дахь шинж нь бусдыг төсөөлөх чадваргүй байдал буюу солипсист тавах юм. Солипсизм гэдэг нь зөвхөн өөрийнх нь ухамсарал бодиттой оршин тогтнодог гэх гүн ухааны үзэл санаа юм. Практик тэнэгстэй хүн яг л видео тоглоомын гол дүр шиг авирлаж бусад бүх хүмүүсийг өөрт нь туслах эсвэл саад болох ёстой NPC мэтээр хардаг. Хэрв өөрөө хоцорвол замын төвжирлээс болсон хэрэг. Харин та хоцорвол таныг бүдүүлэх гэж үзнэ. Энэ нь заавал хорон санаанах биш, харин танин мэдхийн хязгаарлалт юм. Тэд өөр нэг хүний оронд өөрийгөө тавьж үзэх чадваргүй байдаг. Бусдад өөрийнх нь хүсэл сонирхолтой зөрчилдөх, аливаа нэгэн хэрэгцээ, айдас, эсвэл түүх байгаад тэд гайхдаг. Тэд бусдын өнцгөөс ертөнцийг харах танин мэдхийн програмгүй хүмүүс юм аа. Гурав дахь шинж нь өдөөлт ба хариу үйлдэлийн хооронд ямар ч завсарлага байхгүй байх явдал юм. Бид бүгд биологийнхоо нөлөөнд автдаг. Гинтийн уур хилэн, шунал, хүсэл эсвэл айдсыг бид бүгд мэдэрдэг. Гэвч оюун ухааны өндөр чадамжийн гол шинж тэмдэг нь мэдрэмж ба үйлдэлийн хооронд түр зогсолт буюу buffer үүсгэх чадвар юм. Тэнийг ухаан бол агшин зургийн хүслийн боол байдаг. Хэрв тэд гомцсон бол шууд дайрна. Хэрв тэд хүссэн бол шууд хэрэглэнэ. Тэд цаг хугацаагаар аялах чадваргүй. Өөрөөр хэлбэл хийх гэж буй үйлдэлийнхээ үр дагаврыг 3 хоног эсвэл 3 жилийн дараагаар төсөөлж чаддаггүй. Тэд зөвхөн одоо цагтаа амьдардаг боловч энэ нь хамгийн муутгаараа юм. Тэд өөрсдийнхөө ирээдүйд дахин асуудал үүсгэхдээ маш гаргуйд байдаг. Эцэст нь хамгийн эмгэнэлтэй шинж тэмдэг өөрийнхөө түүхээс суралцахаас татгалзах. Хэрв та практик оюун ухаанд дутмаг хүнийг 10 жилийн турш ажиглавал нэгэн хачиргалтай зүй тогтлыг анзаарах болно. Тэдэнд шинэ асуудал тулгардаггүй. Харин хуучин асуудал нь өөр хувцс өмсөд л эцэс төгсгөлгүй тойрогт давтагдж байдаг. Тэр л хортой харилцаа, тэр л санхүүгийн ямрал, тэр л ажлын байрны зөрчил. Хамгийн гол нь тэд эдгээр давталтуудыг азгүйтэл эсвэл бусдын буруу гэж үздэг. Бага IQ-тэй ухаан өөрийнхөө зан үүсийн доторх зүй тогтлыг таньж чаддаггүй. Тэд яагаад ийм зүйл үргэлж надад тохиолдоод байдаг юм бэ гэж байнга асуудагч бүх асуудлын төвд байгаа ганц нийтлэг хуваагч буюу өөрийгөө хизээч олж хардаггүй.
эдгээр шинж тэмдгүүдийг өөр дээрээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Учир нь бид шударга байх юм бол өөрсдөөсөө эдгээр шинжүүдийн хэлтэрхийг олж чадна. Бид бүгд хизээ нэгэн цаг туйлширч, бодлогогүй авирлаж, бусдыг ойлгож чаддаггүй алддаг. Гэхдээ эдгээр шинжүүдийг таньж мэдэх нь тэднээс ангижрах эхний алхам юм. Оюун ухаан бол төрөгтөл тогтоогдсон хөдлөшгүй өгдөл биш. Энэ бол бидний өдөр бүр дадлагжуулж болох зуршил юм. Хариу үйлдэл үзүүлэхээс өмнө түр азнах, эргэцэж байгаагаа хүлээн зөвшөөрөх, бусад хүмүүс бас яг надтай адил бодит бөгөөд эйдрэтийн ертөнц гэдгийг ухаарах нь оюун ухааны дасгал юм. Жинхэнэ оюун ухаан гэдэг нь хэр их зүйл мэддэгт бос харин хэдийнэ мэддэг зүйлээ хэр бага үр томсролдогт оршино.